нийслэл Улаанбаатар хот өөрийн гэсэн одоо ерөнхий төлөвлөгөөний хугацаа 2020 онд дууссан. Тэгээ 2020 оноос хойш 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил дээр манай дотоодын хот төлөвлөгчдийн баг үндсэндээ нэлээд удаан хугацаанд ажиллаж суурь судалгаануудаа хийж цаашид 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг одоо ерөнхий төлөвлөгөөний одоо үндсэн төслийг боловсруулсан. За ингээд энэ төслийг Монгол Улсын засгийн газрын тэргүүн засгийн газрын хуралдаанаар хилцүүлэх үед гадны зөвлөх үйлчлэгээ авах нь зүйтэй гэдэг ийм саналтайгаар буцаасан. За энэний дагуу бид нар олон улсын нээлттэй тендер удаа дараа зарласны эцэст бүгд Солонгос улсын хот байгуулалтын чиглэлийн бас олон жилийн туршлагатай Дэкон гэдэг компани энэ тендерт шалгарч манай 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөн дээр зөвлөх үйлчлэгээ үзүүлж ажиллаж байгаа. За энэ төлөвлөгөөг бид нар 2024 оны 10 дугаар сард улсын хурлд өргөн барихаар ийм бэлтгэл ажил хангагдж байгаа. 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн онцлог бол иргэдтэй ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй мөн гамшигт төсвөртэй байх одоо ийм чиглэл рүүгээ төлөвлөгдөж байгаа. Нөгөө талаас өмнөх хэрэгжиж ирсэн бүх төлөвлөгөөнүүдийн алдааг бид нар бас эргэж харж одоо дүгнэж энэ 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөв яаж одоо амьлуулах уу, хэрэгжүүлэх үү гэдэг талаас бас нэлээдгүй ярилцж байгаа. Одоо ч энэ ажлын хэсгээр энэ ажлууд яригдаад зөвлөх үйлчлэгээний багтаа манайх ажиллаж байгаа. Зүгээр өмнөх одоо төлөвлөгөөнүүд тийм ээ сүүлийн хоёр ерөнхий төлөвлөгөө яагаад хэрэгжээгүй гэвэл ерөөсөө л санхүүжилтээс шалтгаалж энэ одоо ерөнхий төлөвлөгөөнүүд хэрэгжээгүй байгаа. Тэм учраас бид нар энэ 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол баг миний сонсноор 150 их 80 төгрөгийн өнөөгийн үндсээр одоо ийм зардал гарч иж энэ ерөнхий төлөвлөгөө бүрэн хэрэгжих юма гэдэг ийм одоо урьдчилан судалгаа байгаа. Гэтэл манай улсын жилийн нийт төсөв одоо 70 их 80 дээр явждаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх бол одоо улсын төсвөөс тийм ээ нийслэлийн төсвөөс хэрэгжүүлэхэд бол нэлээд санхүүгийн хувьд бол дан улс нийслэлийн төсвийг түшиглэж энэ ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэдэг бол тийм бүтэлтэй зүйл биш. Тийм учраас төр хувийн хвшлийн түншлэл, улс нийслэлийн төсөв, хөнгөлөлттэй хөгжлийн зээлүүд, бусад санхүүгийн их үүсвэрүүд, санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаж энэ одоо ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлъя гэдэг ийм агуулгаар энэ ерөнхий төлөвлөгөөний төсөл дээр манай багийн залуучууд ажиллаж байгаа. Гадны хот байгуулалтын одоо мэрэгсэн мэрэгчлэтнүүдэд зүг ажиллаж байгаа. Сая бидний 6 сард улсын хурлаар баталсан одоо хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөрчлөлт, улсын хурлын хэд хэдэн тогтоолуудаар байгуулагдсан нөгөө Улаанбаатар хот доторх 14 хотын маань нэг хот болох Сэлбэдэд төв анх удаага яг өөрийнхөө төлөвлөлтийн дагуу 20 минутын хот гэдэг тэр концепцээр одоо баригдах эхэлж байна гэж ойлгож байна. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээ, ахуй үйлчилгээ бүх зүйлийг нэг дор бид нар ингээд жишг болгож анхны одоо бидний энэ дээр алдаа гаргасгүй